За сайн байцгаана уу? Ингээд Apex Capital-ийн зүгээс Тэмүүлэн бид хоёр за сүүлийн үед харилцагнаас нэлээд их ирж байгаа асуудал бол за хөрөнгө оруулалтаа одоо хаана байршуулах вэ? Бий болгоцсон хөрөнгө оруулалтаа юм уу одоо хэрхэн үн цэнийг хадгалах вэ гэдэг дээр тодорхой хэмжээний мэдээлэл өгöd хоорондоо мэдээлэл солилцъё гэж үзэж байна. За тэгэхээр мэдээж хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээр одоо ямар хэрэгслүүд байж болох вэ? Тэр талаар мэдээлэл бас тодорхой хэмжээний мэдээлэл өгöd эхлэе те. За тийм. Хамгийн ихэнд бол одоо бидний хамгийн сайн мэдэх бол хувьцаа байгаа. Хувьцаа байгаа, бонд байгаа. Бондод дотор нь хоёр хуваагдаад засгийн газрын бод компани бонд гэдэг явж байгаа. Тэгээд одоо шинээр бас ер нь зах зээлд орж ирж байгаа одоо крипто валют бас байж болж байгаа. Тэгээд одоо манай уламжлалт эдийн засгийн одоо хадгаламжийн данс төгрөгийн болон долларын хадгаламж тийм. За тэгэхээр яг сүүлийн үед бий болсон асуудал одоо зах зээлийн нөхцөл байдлаас хамааруулаад нэлээд их хэмжээний одоо долларжилт бол явагдлаа. За тэгэхээр банкуд дээрх одоо долларын хадгаламжийн одоо нэмэгдэлтээс л харах боломжтой байна. За гэхдээ долларын хадгаламжаа одоо цаашаа ингэж хийгээд байх нь зөвхөмжтэй эсвэл одоо яг одоо бодит хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хэрэглэх үү гэдэг ийм асуудал байна. За нөгөө талаасаа гэх юм бол үйл хөдлөх хөрөнгө дээр бас нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт бол явагдлаа. За тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө оруулалтын ханшман цаашаа ингэж яваад байх хэрэгтэй юу? Эсвэл бол одоо дараагийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хэрэглэх үү гэдэг маань бол одоо томоохон хэмжээний хөрөнгө бий болгоцсон хөрөнгө оруулагч нарт бол нэлээд асуулт бий болоод байна. За тэгэхээр мэдээж одоо яг Apex Capital-ийн хувьд бол хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас тухайн зах зээл дээр маань ямар бүтээгдэхүүн байж болох вэ? За жишээлбэл бол доллараар гэхэд бол гадаад хувьцааны хөрөнгө оруулалт байж болж байна. За нөгөө талаасаа үйл хөдлөх гэх юм бол мэдээж үйл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон буюу үйл хөдлөх хөрөнгийн үн ханштай уялдсан бондын бүтээгдэхүүнүүд бол байх боломжтой байгаа даа. За тэгэхээр тухайн бүтээгдэхүүнүүд маань одоо оны эхнээс буюу ер нь бол одоо яг энэ цаг хугацаанд дээр ямар одоо үн ханшийн хэлбэлцтэй буюу зах зээлийн нөхцөл байдал нь ямар байгаа талаар одоо Тэмүүлэнгээс илээ мэдээлэл аваад цаашаа ярилцъя. За 2022 он гарснаас хойш бол ер нь дэлхийд дахин маш олон сонирхолтой үйл явдал болж өнгөрсөн байгаа. Хамгийн ихнийх нь болохоор одоо ковидын цар тахал бол багаслаа. Агаарын нислэг аялал жуулчлалын салбарууд буцаад өөрчлөж эхэллээ. Гэтэ ковид-19-ийн өөрөө нэг нөлөөлөл байгаа. Тэр нь болохоор одоо ажилгүйдлийн байдал ихсэн байсан. Ер нь бол их албан байгууллагууд хаагдсан байсан. Үүний дараагаар бол одоо буцаж сэргийж ирэхдээ одоо ажилчдаа илүү ихээр цалин олгох, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, бусдад нөгөө нэг хаагдсан байсан газрууд нэгдэхдээ бараа бүтээгдэхүүн үйлчлэгнийхээ үнийг нэмэх байдлаар ер нь бол жоохон инфляцийн түвшинг бол өөрөөсөө нэмдэм байна гэсэн тийм байр суурьтай одоо. Нөгөө инфляц дээр бол баг нийлүүлэлттэй тээвэр логистик асуудал бас айгүйх нөлөөлж байгаа тийм. Украин болон Оросын дайн байгаа. Тэгээд хажууднаас Хятадын хөл орой дөнгөс сайхан гайгүй болж байгаа. Ер нь бол 2 сарын турш дахиад хатуу хөл орой тогтооцсон байж байгаа. Одоо буцаа гайг болохоор нөгөө нэг тухайн орж өөрөө амир их үйлдвэрлэгч орно. Тэгээд тэр олон нөгөө нэг одоо үйлдвэрлэгт хоёрдогч түүхийн эдийн юм л ямарч гарах боломжгүй болсон. Тэгээд энэ ч гэсэн яг манай Монгол ч гэсэн айгүй их нөлөөлж байгаа. Дараагийнх нь болохоор Орос Украины дайн бас ер нь бол яг тээвэр логистик нийлүүлэлтэн дээр айгүй их саад бэрхшээл учруулж байгаа. Европ болон Аз тивийн хооронд холбогддог байсан зам тээвэр бол ерөнхийдөө бараг бүрэн зогсох байдалд орсон байж байгаа. Ерөнхийдөө ковидын эхнээс улбалаад тээвэр логистик асуудал нэлээд хүнд байдал руу орсон. За гэхдээ Монгол улсын хувьд бас гэргэгээтэй мэдээллүүд бол байна. За яагаад тэгэхээр тээвэр логистик асуудал маань Хятадын зүгээс бол харьцангуй хөнгөлөлттэй болж эхэлж байна. Одоо арай хөнгөвчлсөн байдлаар за нөгөө талаасаа гэх юм бол одоо нүүрс зэс маань одоо гараад ирчихээр одоо долларын хомсдол буюу валютын хомсдол маань бас харьцангуй одоо уян хатан багасах ийм одоо төлөв хандлага руу ороод ирчлээ. За тэгэхээр энэ бүгд маань мэдээж одоо дотоод дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага. За нөгөө талаасаа хөрөнгө одоо хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчны хувьд бол нэлээд таатай мэдээлэл болж байна гэж үзэж байна. За тэгэхээр гадны мэдээж одоо олон улсын зах зээлийг аваад үзэх юм бол индексээр нь авч үзэн. За тэгэхээр индексийн хувьд. За индексийн хувьд гэх юм бол одоо бид бүхний хамгийн сайн мэдэх одоо S&P 500 гэдэг Америкийн топ 500 компани индекс байгаа. Үүний хувьд болохоор ер нь бол 2021 оны сүүлээр одоо энэ оны ихээр бол all time high буюу одоо хамгийн дээд зэгтээ бол хүрж исэн ханшин бол тэгээд яг тэрнийхээ дараагаар яг шинэ жил дуусаад тэгээд шинэ он гарсны дараа ер нь бол инфляцийн мэдээ гараад тэгээд ер нь бол нэлээд доош унсан байна. Одоогийн байдлаар бол нийтдээ 14.3% уналттай байгаа. Яг шинэ оноос хойш ханшиг нь харах юм бол ер нь бол нийтдээ нэг 4400-аас одоогийн байдлаар унаад 3100 хүртэл доош унсан ийм байдалтай байж байгаа. Энэ одоо индекст бол мэдээж хөрөнгө оруулах бол одоо л боломж бол байгаа. Яг гэвэл өөрөө маш урт хугацааны хөрөнгө оруулалт байсан. Тэгээд тийм болохоор ер нь одоо та бүхэн чартыг гаргаад харах юм бол бас одоо нэг 2008 онд болсон яг нэг хямрал болсон шүү дээ. Тэр үеэр ч гэсэн бол доош унсан гэтээ яг нэг урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст бол одоо ч гэсэн хөрөнгө оруулахад бол нэг тэгж оройтоо зүйл байгаад ах зүйл байхгүй гэж харж байгаа. Тийм. Мэдээж дэлхийн нийтээрээ одоо тодорхой хэмжээний эрсдэл учирлаа гэдгээд томоохон хөрөнгө мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангууд бол одоо хамгийн найдвартай зах зээл буюу одоо Америкийн зах зээл рүү очиж байршиж хөрөнгөө байршуулж байгаа. За үүнээс одоо улбаалаад одоо хамгийн өндөр цэг дээр хүрсэн тий. За тэгэнгүүт буцаагаад одоо ковидын нөхцөл байдал маань саармагжаад ирэх ч юм уу тий. Энэ нөхцөл байдалтай улбаалаад буцаагаад тухайн хөрөнгө
байршсан хөрөнгүүд маань одоо өсөж байгаа тийм emerging market руу гарах, за буцаагаад одоо өөр төрлийн хөрөнгө оруулалтууд руу байрших байдлаар хөрөнгүүд маань ийш тийш хөдлөөд эхэлж байна гэж бол харж болохоор байгаа. За нөгөө талаас яг Apex-ийн хувьд бол 2018 оноос хойш бид гадаад зах зээл дээр одоо брокерийн үйл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр хөрөнгө оруулагчид маань гадаад зах зээл дээрх мэдээллийг одоо илүү дэлгэрэнгүй авъя. За нөгөө талаас зөвхөн индекс биш, таны сонирхож байгаа салбар, таны сонирхож байгаа компани талаар та мэдээлэл авъя гэх юм бол одоо яг манай гадаад арилжааг бол тэмүүлээ харилцдаг ба та бүхэн маань бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. За дотоодын зах зээлийн хувьд бол бас ямар ч ялгаагүй уналтын байдалтай байгаа. Одоогийн байдлаар яг он гарснаас хойш 1 сараас хойш 21% унсан байгаа. Анх ер нь бол нэлээд дээд зэгтээ хүрсэн. Яг all time бол хайдаа хүрч чадаагүй. Тэр нь болохоор түрүү жилийн 9 сард болсон. Одоо саяны болохоор ер нь бол тийшээ төгсөн ч гэсэн одоогийн байдлаар бол нэлээд унаад ирсэн байгаа. За ерөнхийдөө бол дотоодын зах зээлийн хувьд бол оны эхнээс бол 21% уналттай байна. За тэгэхээр энэ маань өөрөө төгрөгийн ханшийн уналтайгаа нийлэх юм бол за бараг одоо 30% уналт бий болцсон байна гэж харж болохоор за уналт мэдээж одоо хөрөнгө оруулагч нар маань одоо төгрөг дээр одоо хөрөнгөө гаргаад за өөр төрлийн хөрөнгө оруулалт руу за жишээлбэл бол түрүүн хэлжээсэ үйл хөдлөх хөрөнгө рүү за эсвэл одоо тухайд тогтмол бондын бүтээгдэхүүн лөө за эсвэл бол эргүүлээд одоо валютын ханш буюу валют руу буюу одоо нөгөө арай гатуу валютаар илэрхийлэхээр одоо хөдөлгөөн орсон байна гэж бол харж байна. За компаниудын үйл ажиллагааны хувьд аваад үзэх юм бол одоо жишээлхэн бол хамгийн сүүлд IPO хийсэн CU гэхэд чинь хөл хорой маань саармагжаад те одоо борлуулалтын өсөлт нь нэмэгдсэн байгаа. За нөгөө талаасаа гэх юм бол инфляцийн түвшин маань аль ч компаниуд бол борлуулалтын нийт одоо номинал дүнгээрээ буюу нэрсэн үнээр бол нэмэгдэх ийм хандлагатай байна. За топ 20 индексийн уналтан дээр бол нэлээд ингээд хүчтэй нөлөөж байгаа компаниуд ард санхүүгийн нийтлийн компаниуд бол нөлөөлж байна. За тэгэхээр мэдээж ардын хувьд бол одоо 2018 оноос хойш шинэ төрлийн олон үйлчлэгээ санал болгож ирсэн. За энэ дотор бол мэдээж одоо олон төрлийн хөрөнгө оруулалттай, криптотой хамааралтай хөрөнгө оруулалтууд, за нөгөө талаасаа гэх юм бол яг зах зээл дээр банк бус, за даатгал гэдэг олон бизнесүүдийг санал болгож байгаа. За тэгэхээр яг энэ цаг хугацаанд дээр бол тухайн ингээд индексийн уналтан дээр бол ард санхүүгийн нийтлэлтэй хамааралтай хувьцаанд бол нэлээх хүчтэй жин дарж нөлөөсөн байна гэж бол харж байгаа. За тэгээд мэдээж нөгөө уналтын цаана одоо хизээ эргэх боломж байх вэ гэдэг асуудал байгаа. За тэгэхээр энэ маань зөвхөн зах зээл дээр илэрхийлж байгаа 20 компанийг авч үзэж байгаа бол цаана нэг дэвтүүлэнд нь 450 компани байгаа. За тэгэхээр хөрөнгө оруулагчид аль ч тохиолдолд боломжийг бол мэдээж эрэлхийлээд за хямдрал зарласан хувьцаануудыг илүү ингээд үйл ажиллагаа сайн явж байгаа компаниудыг бол авах боломжтой байгаа. За тэгээд мэдээж та зөвлөгтэй байгаа юм бол илүү хамт байгаарай гэж хүсье. За одоо яг зах зээл дээр бол бас хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад байгаа. Крипто зах зээл бол маш их хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Ялангуяа манай монголчууд гэсэн айгүй ихээр орж байгаа. Тэгээ үүний хамгийн гол шалтгаан нь болохоор хэлбэлзэл айгүй ихтэй зах зээл дээр гарч ирээд удаагүй болохоор ер нь бол ашиг амархаа болох юм байна гэсэн байр сууриас хүмүүс их орж байгаа. Крипто зах зээлийн уналтад эргүүлээд нэгэнтээ дээр авсан хөрөнгө оруулагч нар бол буцаага зах зээл унахад хөрөнгө оруулалтаа гаргаж чадахгүйгээр тухайн одоо зах зээл дээр бол ингээд одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн дээр бол ингээд цоожлогдсон одоо үн ханш нэлээд унчихсан. За магадгүй алдагдлаа боддоор хүлээж зөвшөөрөөд гарах хэрэгтэй юу одоо эсвэл одоо нэмж аваад хашаад унцдаггүй ч юм уу те гэдэг асуудал ах. За яг өнөөдрийн хувьд бол би крипто зах зээлийн хувьд дээр бол ямар ч одоо мэдээлэл байхгүй байна. Тэмүүлэнгийн хувьд за крипто зах зээлийн хувьд бол одоо бидний хамгийн сайн мэдэх биткойн байгаа. Биткойны ханш бол яг оны эхнээс хойш 32.6%-аар унтсан байгаа. Тэгээд энэний хамгийн том одоо гол асуудал нь болохоор яг сая 5 сарын сүүлээр 5 сарын ихээр одоо нөгөө бидний бас нэг одоо дэлхийн 3 топ койн нэг бол Luna-гийн баримталдаг байсан нөгөө нэг stable coin $1 ханшийг алдсан байгаа. Тэгээд тэндээс хойшоо ер нь бол яг Luna нь одоо 7 хоногийн дотор бол 100% унсан. Гэтэ яг энэ бүдээс харах юм бол мэдээж крипто валют гэдэг бол хөрөнгө оруулагчийн хувьд бол яг тийм одоо сонгох те одоо жишээлхэн бол томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай харилцагчийн хувьд бол одоо сонголтын ингээд багцд нь бол байх утас хөрөнгө оруулалт биш байна гэж харж байгаа. За ягаад тэгэхээр энэ маань бол харьцангуй одоо эрсдэл өндөртэй хэлбэлзээд байж байна те. Тэгэхээр мэдээж яг Apex Capital-ийн хувьд бол илүү хөрөнгө оруулагчийг бол урт хугацаанд доктортойгоор өсөлттэй байх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн дээр бол төвлөрч ажиллаж байгаа. Хэрэв үнэхээр яг coin сонирхоод авъя гэж бол яг тухайн хүний өөрийнхөө санхүүгийн багц гэж байгаа шүү дээ. Тэр үгээс бол ер нь 2-оос илүү руу давуулаад бол ер нь тийм эрсдэл өндөртэй болохоор ер нь бол бага хэмжээгээр орох бол зүгээр. Гэтэ бас нэг нэлээд аюул байгаа. Уламжлалт бүтээгдэхүүнүүд хувьд бол яг хууль ёсны дагуу буюу албан ёсны дагуу хүний амьдралд юу ч тохиолдож байна. Ямар нэгэн эрсдэл учирлаа гэхэд таны оруулсан хөрөнгө оруулалт чинь таны үр хөвгт чинь авах боломжтой. Одоо жишээлбэл хувьцааны хувьд бол насан туршинтэй ямар ч хугацаагүйгээр хизээч шүүсэн гарч ирэх боломжтой. Эний чинь цаана одоо бүртгэлийн байгууллага, зохицуулах байгууллагууд
гэж байгаа. За бондын бүтээгдэхүүний хувьд ч гэсэн ялгаагүй, хадгаламж бас ялгаагүй. Энэ бол хууль ёсны дагуу явж байгаа. Крипто валютын хувьд зөвхөн миний ингээ анзаарж байгаа юм бол магадгүй ингээл явж исэн чинь би явж байгаа чадарчих юм бол кода мартчих юм бол байхгүй юм шүү гэдэг амар тийм сони эргэлзээ төрөд байгаа байхгүй. Тэр утгаараа бас яг хөрөнгө оруулалтыг хэрэгсэл гэхэд мэдээж хүний хөрөнгө юм чинь цаана хизээч байж явах ёстой шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо нөхцөл байдлуудыг бас хангаж чадахгүй байна гэж үл хараалгаа л да. За окей. Монголд бол хамгийн одоо түгээмэл буюу одоо жишээлх юм бол бид өнөөдөр 13 их найдад төгрөгийн хадгаламжийн бүтээгдэхүүнтэй одоо хадгалж байгаа арт түмэн. За тэгэхээр хамгийн өргөн хүрээнд бол хэрэглэгдэж байгаа баг одоо хөрөнгөө хамгаалж байгаа хөрөнгө оруулалтаа байршуулж байгаа хэрэгсэл болчиход байна гэж харж байна. За мэдээж нөгөө үйл хөдлөлийг оруулахгүйгээр шүү дээ. За тэгэхээр хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд бол мэдээж одоо найдвартай, эрсдэл багтай, за нөгөө талаас тодорхой хэмжээний ингээд өгөөж аваа явж байна гэд үзэж байгаа. За гэхдээ мэдээж нөгөө хөрөнгө оруулагчийн хувьд бол одоо яг хөрөнгө бий болгоё, эсвэл одоо үн цэнээ хамгаалъя гэж байгаа харьцагч нарт бол бас тэ бодох асуудал бол байгаа даахгүй. Ягаад тэгэхээр инфляцийн түвшин маань өнөөдөр 15% таа байхад хадгаламж маань одоо хамгийн өндөр хадгаламжтай бол 10% таа юм биш үү тэ. За тэгэхээр мэдээж хадгаламж дээр бол тодорхой хэмжээний тавуу тал сул талч байгаа. 100 сая төгрөгтэй хүн 10% аваад 10 сая төгрөгтэй болоод одоо хадгаламж бонд маань ялгаагүй бүгдөө 10% татвартай орлож байгаа орлогоос 10% татвар төлнө гэсэн. За тэгэхээр 10 саяас татвараа төлөөд одоо таны олж байгаа орлого байх юм байна. За нөгөө талаасаа гэх юм бол бас хөрвөх чадвар за буцаагаад одоо хугацааны дундор хүүгийн алдагдал гээл хэд хэдэн юм сул талууд бол мэдээж байгаа. За гэтээ хамгийн одоо яг зах зээл дээрх байршиж байгаа хүү яг хөрөнгө оруулалтыг хэрэгсэл гэхээс илүү хөрөнгө хамгаалах хэрэгсэл гэж хэрэглэмээр юм уу те. За манай хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох бондын бүтээгдэхүүн байгаа. За яг саяныхтай одоо банкны жишээнд авсантай адилхан манайх бол энэ яг бондынхоо яг адилхан жишээг авсан байгаа. Гэтэ ер нь бол одоо зах зээл дээр бол ер нь дунджиж нэг 18% хүүгийн өгөөжтэй байгаа. 2018 оноос хойш бид яг Apex Capital-ийн хувьд бол компани бондн дээр бол нэлээд төвлөрч ажиллаж байгаа. За тэгээд яг энэ жил ч гэсэн бид бол компани бонд маань бас нэлээд голлох хөрөнгө оруулалтыг хэрэгсэл болно гэж үзэж байгаа. За яагаад тэгэхээр нэг талаасаа мэдээж бизнесүүд явах хэрэгтэй. Энэ дотор мөнгө гүйлгээ буюу цус сэргэлдэх хэрэгтэй. За тэгэхээр цус сэргэлдэх боломжтой одоо борлуулалтаа сайн хийж байгаа компаниуд дээр бол хөрөнгө оруулагч нар маань одоо бонд хэлбэрээр буюу зээл хэлбэрээр олгож одоо хөрөнгөө одоо байршуулах боломжтой гэсэн. За мэдээж одоо нөгөө гарч байгаа бонд болгоныг аваад авах юм гэх юм бол нэлээд сонио ойлголт те. Хамгийн чухал ойлголт болохоор таны бүтээгдэхүүн бонд чи одоо эргэн төлөгдөх нөхцөлтэй. Хүүгээ эргэн төлөх гэж байгаа учраас тэр одоо мөнгө үлгэр хэр боломжтой юм бэ? За нөгөө талаасаа гэдэг юм бол одоо хэр одоо найдвартай юм бэ? Хэрвээ эрсдэл учирлаа гэхэд үүргэн гүйцэтгэлээ яаж хангах юм бэ? Та шууд одоо нөгөө банкар одоо эрсдлээ хамгаалахгүйгээр аж ахуй нэгжтэйгээ харьцаж байгаа учраас аж ахуй нэгж байгууллага маань хэр одоо нөгөө ямар түүхтэй ямар трак рекордтэй юм те. За тэгээд ихтгэл даах үз яг үнэ хувьцаа эзэмшигчдэн маань хэр ёс зүйтэй юм бэ гэдэг зах зээлийн нөхцөл байдал нь одоо хэр байгаа юм бэ гэдэг олон зүйлүүдийг чеклжээж одоо андердрийн компаниуд бол бондыг санал болгоод гаргаж байгаа. За тэгэхээр мэдээж бондын хувьд бол бас нэлээд дэлхүү ярьчих гэж бодож байна те. Ягаад тэгэхээр одоо ингээд хувьцааг аваад үзэх юм бол нэлээд ингээд уналттай болчлоо. За гадаад хувьцааны хувьд бол яг одоо нөгөө жишээлх юм бол би тэрбум төгрөгтэй байлаа гэхэд тэрбум төгрөгөөр шууд гадаад хувьцаа авъя нэлээд эргэлздэг шүү дээ те. За магадгүй нэг тийм 100 сая байж болж байна. За 10% те. За тэгжээс дотоод хувьцааны хувьд бол байх ёстой. Таны одоо хөрөнгө оруулалт чи багт зайшгүй байх ёстой. Одоо 10% дээр ч юм уу ингээд барих байж болж байна те. За крипто валют төрөний ясаа тэр бол одоо нэг 2%-аас хэтрэхгүй байх ёстой юм байна. Одоо таны бүтээгдэхүүн чинь таны хөрөнгө чинь их чин дарах тусмаа танд найдвартай сайн зохицол хэрэгтэй болчиход байгаа гэсэн. За тэгэнгүүт чинь мэдээж нөгөө компани бонд гэдэг ойлголт бол нэлээд чухал байна гэж бид нар харж байгаа. Ягаад тэгэхээр хадгаламжн дээр байршуулаад хангалттай өгөөж авчдаг байсан бол одоо тэр хангалттай өгөөж авч чадах тийм одоо нөхцөл байдал бол байхгүй болчихлоо шүү дээ тий. Ингээд ард хоцорчлаа гэсэн. За ингэнгүүт бондын хувьд бол мэдээж нөгөө өдөр тутамдаа хүүхэн төлж байгаа тий. За тэгжээс хугацааны дундор хөрвөх боломжтой гэдгээр бас нэлээд том давуу талтай. За тэгээд ямар компани гаргаж байгаа юм бэ? Хэдэн жилийн түүхтэй тий нийт одоо балансын орлогын хэмжээ бөгөөд одоо үр төлбөр нь хэд юм бэ гэдэг нэлээд ингээд чухал үзүүлэлтүүдийг хэлүүлээ авч үзэж чад компани бонд ингээд сонгох шаардлагатай байгаад байгаа. За энэ Тэмүүлэнгийн авсан жишээг сонирхох. За тийм миний хувьд болохоор яг нөгөө нэг хадгаламжийн настай авсан яг жишээг яг адилхан авсан байгаа. Гэтэ ер нь бол бондын хүүгийн өгөөж нь бол ер нь дунджаар нэг 18% таа байгаа одоогийн байдлаар. Тэгээд тэгэхээр ер нь бол нэг жилийн хүүгийн өгөөж нэг 18 сая төгрөгтэй юм байна. 100 сая хөрөнгө оруулж бол.
Тэгээд энэ одоо ер нь бол хвчлэн сая хэлсэнчлэн ер нь бол улирал тутамдаа өгж байгаа. Гэтэ бондынхоо одоо нөхцөөс шалгалаа сар болгон ч гэсэн ингээд бондынхоо төлөлтийг бас өгдөг компаниуд байгаа. Зөвхөн бас төгрөгөөр биш одоо доллараар ч гэсэн худалдаж авах боломжтой бонды бүтээгдэхүүнүүд бас байгаа. Тэгээд тэгэхээр одоо жишээлбэл манай дээр сар болгон хүүгэнтэлдэг өндөгний компани бонд байгаа тий. Энэ маань бол одоо жишээлбэл төлөөдргөө өндөг гарлаа, цаанаа борлуулалт явлаа. Компани бол одоо мөнгөнд төлөөд хүүгээ багасгах сонирхолтой учраас сар болгон хүүгэн төлөө явчихж байгаа ийм бонд байгаа. За ихэвчлэн бол улирлаар бол одоо зах зээл дээр бол бондууд бол хүүгэнтэлж байна тий. За тэгээд ахаар ер нь бол 1 жилийн жишээ авсан. Тэгээд улирлаар төлж байгаа гэхээр 4 улирал одоо 3 сараар танд хүүгийн төлөлтийг нөгж байгаа. Энэ байгаа харуулж байгаа хэсэг дээр нь болохоор би та одоо ингээ хүүгийнхаа төлөлтийг 3 сарын дараа буцаагаад авлаа гэхэд хүүгийн төлбөрөөрөө дахин хөрөнгө оруулалт хийгээд одоо нөгөө буцаагаад энэ бонд авах боломжтой шүү гэж байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр нийт өгөөж маань одоо 18 биш 19% шүү. За гэтээ энэс аль алинаас нь бол мэдээж хүүгийн орлогоос татвар төлөөд явчихж байгаа тий. За тэгэхээр мэдээж бондын хувьд бол таны хүүгийн цахилгаан бат маань сайн байх юм бол одоо хүүгийн өгөөж яг одоо бодит хүүгийн өгөөж тий нэрсэн хүүгээсээ ингээд нэмэгдүүлэх боломж байгаа шүү гэдэг ийм юутай байна. За тэгээд мэдээж нөгөө хөрөнгө оруулагчийн хувьд бол яг одоо нөгөө зах зээл дээр ямар бондыг авах юм бэ гэдэг хэрвээ та хүсэж байгаа бол за нэн төрөлттэй таны чеклэгстэй асуудал бол за компани түүх мэдээж асар чухал. За дараагийн асуудал бол мэдээж энэ нөгөө мөнгө гүйлгээр төлөгдөх гэж байгаа учраас мөнгө гүйлгээ нь өөрөө хэр юм бэ гэдэг асуудал. Одоо яг мөнгө орж ирж байгаа бизнес юм уу? Тэ борлуулалт нь ингээд тогтмол явж чадж байгаа юм уу? Борлуулалтаа хийцэн юм уу гэдэг асуудал нэлээд чухал. За тэгээд дараагийн асуудал бол хэрвээ эрсдэл учрах юм бол үүргийн хүсэлтээ бид яаж хангуулах юм бэ гэдэг асуудал. За засаглалын асуудал асар чухал байна. За яагаад тэгэхээр та нөгөө шууд нэг банкар одоо эрсдлээ хаалгах биш тухайн бизнестэй харьцаж байгаа учраас тэр бизнесийн эзэн нь одоо хий юм бэ гэдэг асуудал нэлээд чухал байр суурьтай байна. За мэдээж тэгээд салбарын одоо чек хандлагын асуудал бол асар чухал байна. За тэгээд эдгээр асуудлыг та чеклээд таны чеклистийг хангаж явах юм бол одоо дараагийн ингээд илүүдэлгэргүй санхүүгийн тайлангаа аваад бондын нөхцөл рүүгээ ороод те илүү одоо нөгөө танд одоо би болж байгаа бонд одоо ямар бүтээгдэхүүн авах юм бэ, ямар хүүтэй байх юм, таны одоо эрсдлийн аппетит чинь бага байх юм бол илүү одоо нөгөө бага хүүтэй. За магадгүй жишээлх юм бол түрүүн хэлсэн өндөгний бонд бол манай дээр 16% та байж байгаа ч гэдэг. Яагаад тэгэхээр бизнесийн хувьд супер одоо мөнгө урсгалтай. За тэгжээснээс сар болгон хүүгийн төлж байгаа ийм юм дээр болохоор эрсдлийн аппетит чинь ингээд бага байх юм бол тийм бүтээгдэхүүнүүд ингээд сонгоод явах боломжтой гэсэн үг. За тэгээд ямар ч байсан ингээд нөгөө эхний удаагийн мэдээлэлд хүргэлээ. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай байх юм бол бас бидний лөө холбогдоорой. За нөгөө талаасаа бас яг энэ жилийн хувьд те нэлээд ингээд чухал одоо хөрөнгө оруулалтын багцад чухал байр суурь эзэлж байгаа бондын бүтээгдэхүүн талаар та одоо хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа юм бол одоо манай доорх линкээр холбогдоод мэдээлэл өгөөд бид нар танилцуулбас эргэж холбогдох боломжтой байгаа.